Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 талхын дээр суугаад харуулан сонсож байгаа эрхэм танд өдрийн мэндийг дахин өргөе. Улаанбаатар хотод 15 цаг 12 минут болж байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Анжгай хөтлөгч цэцэг найруулагч Баяранаар элдвч би нэвтрүүлгийг хамтран өргөх гэж байна. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд өргөе. Баярлаа. Үений үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах гэсэн уриатаагаар NBL глюкозамын хондроитын сульфат хамтран ажиллана. За мөн Номын Unity банк бус санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн уриатаагаар хамтран ажиллана. За өнөөдрийн баасан гариг гэдэг гариг ахаал хүрээд ирлээ. За баасан гариг болохоор хэдүүл яадаг вэ гэвэл юугаал ярьдаг шүү дээ. Зөвхөн хоолол ярьдаг байгаа. Гэтэ өнөөдрийн хоол бол бас их онцлогтой юм. Өнөөдөр бид нар дуунд мөнхөрсөн хоолны тухай ярих гэж байгаа. Дуунд мөнхөрсөн хоол цөөхөн шүү юм бол. За тэгээд дуу нь ямар дуу юм бэ гэхлээр ийм дуу гэдэг юм. Намхан ширээн дээр зассан тавганд намайг тижсэн борцог байсан гэж. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг бол гэрийн борцог манд тухай гэдэг нэвтрүүлэг. За тэгэхээр гэртээ борцгийг яг яаж хийж ийна? Тэр жороо хэдүүлээ хуваалцсан. Анжгаа хизээ өсвөл борцог хийв. Борцог ер нь өөрөө борцог хийж бол үзээгүй. Борцог хийж байгаа үйл явцад бол би тэ ингээд баг хол байсан дээр гэдэг хүмүүсийн нэг байсан. За сайндаа би ингээд нөө гоё ингээд хэрчээ тавьсан борцогны гурлаа ингээд гоё хэрчээд голд нь ингээд нүхмөх гаргаад ингээд зүсдэг шүү. Тэрийг ингээд нэг сонин дээр өвтэйхэн өрдөг хүний л ажил хийжснээс өөрөөр бол би орж үзээгүй. Ер нь ч жоохон борцогноос айдас хүчтэй явдаг. Ер нь шарах юм эвгүй. Адидас тэ. Яг тэгвэл бид нарыг баг байхад нэг юм орон зохиолын хичээл дээр орчдөг үлээ, юун дээр орчдөг үлээ. Ганган хамаач үлээ. Нэг өгүүлдэг байдаг гэсэн шүү дээ. Өгүүлэг минийх болохоор бүр нөө юу гэдэг вэ? Хүүхэлтэй байдаг байсан. Аялал зугаалгаараа хідүүлээ явж агаад нөө хідэн хүүхдүүд явж агаад тэгээд борцог хийхдээ хүүтэн усаар зураад тэгээд пис пас гэд ийм өгүүлэг байдаг. Яг тэрний чинь өгүүлэг нь ганган хамаач үлээ юу илээ. Тийм нэг өгүүлэг байдаг гэсэн баггүй. Тэрэн дээр авраг бүр гэрээ шатааж шахдаг тийм. Тэгээд цэврүүдч мэврүүтэд нөө уг нь сумын төвийн ганган залуучуудын нэг барьж агаад Хөрх юмтай борц хийх гэж байгаа тэгээд төлөгдөж юм үлэгдээд нүүн гангантай мантай юм болдог тийм юм гардаг байхгүй. Тэгээд би ерөнхийдөө за ийм нэг галкамандын бүрэн хувцастай болохоос нааш тийм юмд ойртохой болиё гэдэг. Тийм л хүндээ. Би жоохон бахта борцог хийж байгаа төлөгдөжсэн шүү дээ. Ганган сумья яг бол. Ганган сумья. Тийм ээ шүү дээ. Ганган сумья. За ганган сумьяг унснаас хойш борцогноос айдаг болсон үнэтэй би ер нь. Ер нь айж ах зүгээр. Жоохон бахта би нэг одоо өөрийнхөө нэг дүү тэгээ ахчийн нэг дүү гэдэг ингээд 3 дүүтэй тэр 3 дүү чинь тэгэл өдөр би харна борцог хийн штэ. Тэгээд 6 дугаар ингээд тахтаа илүү дээ. Борцогны гурилаа зурчаад тэрийгэ хөргөчөндөө хийчээд тэнгүүтээ эмнэлэг явж үзүүлчингүүтээ буцаж ирээд нөгөөтхөө илдэж бэлдээд хайрсан чи урдаас нөгөө хөргөчөнд байсан хүүтэн юм чинь пис пас гэд тэгээд түлэгдэжсэн шүү дээ. Энэ тэндээ ингээд нэг нүүрэн дээр 3 билүү 4 удаа ингээд нөгөө цэврүүтээд асар харин тийм нэг сорин морив тогтоогүй. Тэгэхээр ер нь жоохон аюултай талдаа байгаа шүү. Алдарт ванган ээжэ гэдэг өгүүлэг гэж шүү. Ганган сумья чинь. За тийм байна. За одоо хэдүүлээ өнөөдөр яах гэж байна өгөхлөөр шүү дээ. Зүгээр л яг өөрийнхөө гэртээ хийдэг борцогныхоо шипийг л хуваалцсан. Би одоо сүүлийн үед борцог бол тэ гэрийн борцогныхоо жорыг хуваалцсан шүү. Өнөөс ингээд бус тийм гоё нөө нэг пирог илдэ бусан юм бол ерөөсөө биш. Яг л гэрийн борцог. Манай эмээ бол хөрх амттай. Эмээгийн борцог бол маш гоё амттай л да. Жохон сахар багтай. Бидний үуч сахар одоо актер үнэтэйсэн. Жохон сахар багтай ч гэсэн гоё. Тэгээд ингээд өглөө манай энэ зүүн тал руу чинь хүүхдийн өглөөний цай бол айгүй гоё штэ. Шар бодоотой сүйтэй цайн дээрээ нэг ширхэг яотон, 2 ширхэг борцог, нэг юм талааруул, мааруул ингээд тэгээд нэг хэсэг бүсэг өрөм тавиад тэгээд ингээд өрөө тавьсан байдаг. Тэгээд болсон даруудаа нэгийг авч идэл тэгэл явдаг гэсэн. Би ер нь тийм нойрондоо нэг актер харамгүй хүүхэд байжээ. Өглөө эрт босч нэг үнэ тугал татж өгсөн хүүхдэд хусам оногддог байсан байхгүй. Тийм шүү дээ. Хусам тэр чигээрээ тэр хүүхдийн
одоо өмч байлаа шүү дээ. Тэгээд тийм учраас өглөө болгон босч ховдгонлчдаг тийч нээс юм байдаг. Өглөө болгон бос үнэ юу яадаг гэсэн. Тэгээд яг өдөөний борцог ч гоё штэ. Өрмөр зурсан борцог байдаг. Гоё амттай тийм. Тэгсэн сумын төв дээр ирсэн чи манай нэг ихчийн борцог нэг гоё өнгөтэй юм. Бүр юм бараг одоо меблийн өнгөтэй тийм борцог байгаа даа. Хөрөндөө өнгөтэй. Тэгсэн чи тэр яаж ийм гоё борцог болдгийг соод хийдэг гэдэг. Дотор талдаа шар. Гадна талдаа нэг гоё мебл шиг өнгөтэй мөртлөө дотор талын нэг харангууд нэг жоохон шар ногоон дууч юм шиг тийм байдаг шүү. Тийм байдаг. Тийм борцог идэж байлаа. Дурсамж гэвэл. Намайг хөөхд хахад манай ээж таргууны тоснд борцог чандаг байсан. Тэр үед чи ингээд нөгөө бүр ингээд хөдөө манайх чинь их тамирт байдаг байсан. Тэгээд хөдөө ер нь бол тухайн үед чинь тарга нөгөө нэг ингэж юу хориглоог байлаа штэ. Айлууд чи ер нь бол арсанд нь бол таргааг айгүй хагандаг. Тэнгүүт мах тос нь илүү гарчдаг. Тэгээд тосыг нь бүр ингээд амар ихээр ингээд байж идэг шаргааж байгаа. Тэгээд тэрэндээ борцог чандаг. Тэр борцогны нүнжгийг амар. Тэр чи баг хоол шиг юм байдаг. Харин тийм. Өөрөө хонд явахдаа тэрнээс чи ингээд нэг 5-6-аг өртөлцсөн байхад бол ер нь баг гэртээ харих сонирхол байхгүй шүү дээ. Тэгээд хон дээрээ байж амар зүгээр. Харихлаар л нэг янз янзын юм тийшээж яв, ийшээж яв, усанд ч яв, ямар юмд ч яв, аргалт ч яв гэд. Яг үүндээ ингээд хоол унд нь айтайхан байвал хон дээр цагаагаар нь гайгүй байвал хон дээр байж ах чинь ер нь жаргал шүү дээ. Үнэ. Тэр борцог их гоё. Тэгээд сүүлд яг нөгөө өөрөө хийдэг болохдоо арай баяжуулсан л да. Бидний хүүхэд хат чинь юм тийм амар илэг биш байсан. Ер нь бол нэг сахар байвал их юм, сахар дорож 2 байвал их юм байсан шүү дээ. Тэгээд хөөлөж байгаа сахар хийгээл зураал тэгэл боон тусан тарьдаг. Сүүлд хизээ борцог хийснээ бол санахгүй байна. Гэхдээ оюутан байхдаа хийж иддэг байсан. Өөртөө борцог хийж иддэг байсан. Цагийн ажил хийгээл цагийн ажлаас авсан цалингаараа борцог тэгээд ойр зургийн тос янз бүрийн гоё маасал энэ төр те арай жоохон баяжуулж эхэлсэн. Бидэрнийх олуулаа байсан. Тэгэхэд одоо тэр Актимийн байр гэдэг одоо тэр Сталин номын сангийн ардталт байдаг байр чинь бол галтгоо том өрөөгд нэг юм нэг өсрээд нэг 24 м квадрат юмд амьдарч байгаа шүү дээ. 10-аас доош хүнтэй байж үзээгүй манайх ер нь. Тэгээ юм нэг наар шиг юм дээр бүгдээрээ зулаад унтдаг газар мазраар хамаагүй түүний эвтэг ормоор тавиад унтчихдаг. Тэгээд тэр үед ээж маань хөргийн амт хагас бүтсэн болгонд борцог гэдэг. Тэгээд баг нэг юм нэг том төмпөн байдаг гэсэн юм аа. Тэрнгээр дүүрэн борцог хийгээл тэгээд ер нь тэр 7 хоногийн тал ордг юм уу тэгсгээл дуусчдаг. Тэгээд дахиад хагас бүтэнсээ дахиад нэх гурил зураал тэгэл борцог хийгээл тэгэл халуун борцог ингээл кармалж гараад хүүхдүүд гайхуулаад идэх гоё шүү. Гоё. Юу ер нь далах авснаас борцог хийсэн хэмтхэн байсан. Намайг сурагч байхад тэгээд тий өдөр болгон далах авна гэдэг чинь нэг 800 төгрөг штэ тий далах сахар авна. Тэрний оронд бол нэг хил сахар тэгээд нэг 2-3 ил гурил байхад бол тэрүүгээрээ борцог хийгээд бид дөрөв бол нэг 7 хоногийг бол авчдаг л хийсэн. Зөв. За манайхаа их гоё дурсамжтай комментуудаа бичиж ин да. Тий. Сүүлийн үеийн борцогнууд чинь бүр гоё ийм гэрийн борцог чинь хүмүүс нэг ийм нэг ногоо хийгээд байлээ. Тэр юу хийчтэй? Юу хийж болж байгаа хаа яг юу хийдмээр вэ? Мууцаа хийчтэй юм уу? Тийм, жууцаа хийж болж ийн, эсвэл ногоон сонгон хийж болж ийн, халаараа хийж болж ийн, эсвэл нөгөө нэг өнгө оруулах гад ногоон өнгийн борцог болох гад тэр нөгөө бууцаагаа хийж болж ийн. Тийм, юм болгоноор л хийж болж ийн л доо. Ер нь бол тэр борцгнууд чи их гоё байсан. Танах жишээлбэл борцгоо яаж хийдэг байсан гэж мушигдаг байсан уу? Альсвар зүгээр ингээд дөрүлжин хийгээд год нь ингээд 2 зураас гаргаад тэгээд хийдэг байсан. Би тэгэж хийдэг байсан. Ээжээс сурсан л та. Гэтэ би өөрөө яаж хэмээр хийдэг гэсэн гэхэлэр би мушгаа хэмээр хийдэг байсан. Мушгаа бүр үнэхээр гоё. Манай нэг ах их бүр нэг ийм нэг яг ийм нэг сургуулийн завсарлагаар авдаг байсан нэг төгрөгний борцог гэж нэг том борцог байдаг гэсэн. Яг тэр шиг хийдэг гэсэн манай нэг ах. Амар гоё. Тэрийг одоо ч гэсэндээ идмээр байна. Саяхан би бүр нэг дэлгүүрээс нөгөө хүнс талхааж явж байхдаа тийм мушгаа бүр зориуд нэгийг авч идсэн шүү дээ гэртээ. Тэр бүр үнэхээр гоё идэв гэсэн. Тэгээ дээрээс нь ингээд нөгөө сахарын пудрыг цацчих юм бол бүр айгүй гоё амттай болчихсон тэр чинь. Понч гэж юм байсан чи бол үзэг байх таа. Би жоохон хулхийн л идчихсэн гэхгүй. Понч гэж одоо энэ шүү дээ. Юу ч одоо нэг хөрөнгийн мэрч чи элдв учир гэж хүүхдийн кино театр байсан байхгүй. Яг элдв учир хүүхдийн кино театрын залгаа хойдолд тэгэхээр одоо энэ голомтын байр. За. Бод самхаг ба шүү дээ. Тэрний оронд нэг дан пончигны газар байдаг гэсэн. Амар гоё нэртгүү. 30 мөнгө лөө 15 мөнгө ч үлээ. Нэг төгрөгөнд л нэг ийм 4-5 ширхэг ирээд
20 мөнгө байсан юм болов. 5 ширхэг ирээ дээгүүр нь ингээд яг пудр цацсан. Тэр сахарны пудр цацсан. Тэгээд нэг юм нэг сонингийн цаасан дээр ч үл нэг юм дээр тавиад өгчдөг. Үу өстө зүгээр хүмүүс ойчирч байгаа давдаг байсан шүү бүр. Тийм газар байсан. Тийм штэ. За гих мэдчлээ хэдүүл өнөөдөр борцог гэртээ яг яаж хийдгээ ярих юм. Үдэстэл ярих. Би яхаа одоо ингэмээр борцгийг хийхдээ нөгөө таргаар зурдаг хүмүүс байдаг аахгүй нөгөө сэвсэлэхтэй бүр ингээд нөгөө гоё юуны дроошны оронд тараг юу ах гэдэг штэ ашиглаад штэ. Тийм борцог их гоё хөвсгөр их гоё зөөлөн болоод идэв. Тэрийг хийдэг гэртээ хийдэг хүмүүс би жорын насамаар байгаа. За тэгэхээр за өнөөдрийн сэдв бол халуухан сэдв байх нэ. Халуухан хамтран ажиллагаа танилцуулаад үргэлжлүүлнэ. За тэгээ. За өний үр дүнтэй бэлтгэл NBL-ийн хамт хөдөлгөөний эрхчлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах суурайтаагаар NBL глюкозамын хондроитын сульфат хамтран ажиллаж байна. За ерөнхийдөө бол бидний үе мөчт ингээд төрснөөс хойш ингээд жоохон мудаал яваад идэв. Ер нь бүх юм ингээд мараалын шүү дээ. Мараалын илэгдэлтэй тэгж явж байгаа нэг үе мөчт жахаар дуурдаг заримдаа ингээд нэг суугаад босох дээр хөшөөд хөдөлгөөн болждаг ч гэдэм үү те. Өөдөө гарах үед зүгээр мөртлөө уруудах үед өвдөд идэг мэдэг болчдөг. За энэ бүхний бүхэн бол ерөнхийдөө таны нэг үеинд байгаа шингэн чинь багасаад үений чинь ингээд нэг тэр үеийн мөгөөрс чи хоорондоо үргэлцээд ч юм уу ийм байдлаас болдог өвчлөлүүд байгаад байдаг. NBL глюкозамын хондроитын сульфат гэдэг энэ бэлтгэл хоёр янз байгаа. NBL номер 90, NBL номер 60 гэдэг. 60 ширхэгтэй өдрийн 2-оор уугаад 30 хоног уудаг. Юу нь болохоор 90 нь бол 90 ширхэгтэй өдрийн 2-оор уугаад 45 хоног уудаг. Тэгээд 60 нь юугаар онцдог юм гэхээр яг ингээд хөндүрлээд өвдөж байгаа тохиолдолд уух юм байлээ. Өөрөөр хэлбэл зовир мэдрэгдээд жоохон өвчин намдагчтай. 60 нь. 90 нь болохоор урдчлан сэргийлж буюу одоо ингээд асуудал үүсэхээс хамгаалаад тэрийг нь ядч ингээд хугацааг нь уртсгаад үүсэх хугацааг нь уртсгаж уудаг юм байна. Тийм байна. Сүүлийн би нөгөө фитнес явах гэж сонирхоод байгаа. Тэгсэн чинь ингэж байна. Ер нь нөгөө фитнесийн багш нар шавнартаа юу гэж зөвлөгөө гэхээр за одоо ч ингээ хасах эрүүл байх талаар чи бодож эхэлж байна. Эн чинь бол зөв өө. Гэхдээ ингэж нөгөө эрүүл байж ингээ хасаж байгаа гэлээгээд хитрхийг тасгал хөдөлгөөн хийгээд өөрийнхөө үеийг гэмтээгээд насан турш та тий одоо жишээлбэл энэ 40 наснд мэддэхгүй байсан ч гэсэндээ 40 гараад мэдэгдэн шүү. Тэр үе мөчөө явахад ингээ хэцүү болно шүү. Тэгэхээр фитнес хийж л байгаа бол заавал энэ нөгөө нэг урьсан сэргийлэх NBL номер 90-ийг хэрэглэх юм байлээ. За тэгээд энэ бүтээгдэхүүн бол өөрөө дотроо юм органик хөхрийг агуулж яадаг. За органик хөхөр ямар үр дүнтэй үений үрвслийг бууруулж өвчин намдаанд мөн үений зөөлөн мөгөөрс шүрмэс булчингийн эсүүдийг ингээд сэргээгээд өгдөг. Ийм үйлчлэгээ үзүүлдэг юм байна. За тэгэхээр уухад хотоодонд ямар ч аюул байхгүй мөнчхрийн шижинтэй хүмүүс сууж болно. Бүх хэмийн сангуудаар зарагдж байгаа. Тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг Nobel Mongolia гэсэн Facebook хуудаснаас авч болно. Эсвэл 77-4 50 50 гэсэн дугаараас авч болно. Манай нэвтрүүлэгтээ 77-4 50 50 тийм ээ. За та бүхэн энэ бэлтгэл учраас уух юм заавал эмч эмнэлгийн ажилтнаас зөвлөгөө аваарай. За дээр нь эмийнхаа зааврыг заавал уншиж байгаарай. За манай нэвтрүүлэгтээ үений үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрхчлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах гэсэн уриатаагаар NBL глюкозамын хондроитын сульфат хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр намайг тийжсэн борцгийг ярьж байгаа. Гэрийн борцыг хийдэгж ороод орж ирээ хуваалцсан шүү. 77 38 83 77 77 88 30 дугаараа та бүхний өмнө нэгдлээ. Зуралтын шингэний оронд таргаараа зурвал хэвээр гоё штэ гэсэн байна. Хүүхэд байхад тансаглалаа гэхэд зурмаг нь өрмөл хийдэг байсан. Уг ер нь хөдөөний борцч ер нь өрмөр зурчдаг. Тийм учраас тэр нэг гоё гэдэг нэг өнкрүш бовч нь борцгол үстэй. Тий борцгол штэ. Өнкрүш чинь гэдэг үстэй. Өрөмтэй сүгээр зуурсан, өдгөн досон чансан. Тий. Би нөө дуунд мөхөрсөн хоол ярина гэж чинь штэ. За, утасны дугаар нэгдсэн шүү. Орж ирээд өөрсдийнхөө жорыг хуваалцаарай. Өнөөдөр ер нь олон айл өнөөдөр биш юм а гэхэд маргааш нөгөөдөр хоёр бол олон айл борцог хийх баг. Гэрийн борцог хичнээн гоё үйлдэл. Үнэхээр гоё. Тэгээд сүүлийн үед яг нөгөө юм гэрийн борцогт дуртай хүмүүстэй зориулаад бас нөгөө юу яадаг болсон бэл. Лайвын голдоор бичлэг гарч байгаа нь энэ одоо яг таргаар зурж тийм байна. Би яг ингэж үзмээр байгаа байхгүй юу? Яг нөгөө нэг заримдаа мартчихна. Борцог хийхээ ер нь бол удцсан байгаа. Гэхдээ ингэж нэг туршиж үзье гэж бодоол байсан. Одоо энэ хийгээд цаагарыг ажиллаа шүү дээ. Тэгсэн өндөг хийгээр аягүй гоё шаргал болдог. Жоохон сод хийчихгүй яав. За эхний сонсогчийг авъя. 9812. Байна уу? Байна. За өдрийн мэндэ. Эхнээ өдрийг аваад тийж удаад болчихсон.
За ямар жураар хийж гин? Зам таргаар хийж явах болдог. За, гоё. Таны нэг ингээд цаан чи радио дуурайд байна. Тэрийг унтраач. Сайн унтраач. За тэгвэл юу яагаад байна? Таргаар саундаа хийх. Та уцаа спикер яриад байна. За байж гараа. Аха байж гараа. Хэдүүлээ уцаа спикер дээр нь тавихгүй, эсвэл Bluetooth дээр машинтайгаа холбохгүй. Тэгээ яг гоё ингээд нэг хэвийн яри. За одоо басна уу? Яг гоё. Өдрийн минь дээ. Йоо, за одоо яг айтайхан байна. Дондоо танаа хараад сонссон. За. Таргаар зурдаг байхгүй. Бэнэ. Зам тараг юм ерөөсөө. За. Байна. За. Зам таргаа хийгээд тарган дээрээ соодоо хийгээд ингэ гутгаад байна. За. Соодоо хийгээд гутахад тарагчийн хөөснөд аюу гой болдог байхгүй. Хөөснө бамбагаа гараад ирсэн гараг. За. За. Бэнэ. Бодоод ирдэг гашуун амт болоод ирэнгүүт гурлаа хийгээд. Таны утас тасарч байгаа сая л орж ирлээ. Жоохон жишээ болоод өөрсдөө амтхаагаар жишээ хийгээд зурж болно. Тэгээд хийх юм бол янз бүрийн гоё баах бол тийм. Сая нэг хэсэг ингээд тасарсан. За, тарган дээрээ ингээд соодоо хийлээ. Тэгчээд яг тарган дээр соодоо хийгээд ингээ гутгаад байна. Баг хийгээд гутгаад байхаар нөгөө соод чинь соод хийсэн тарагт ингээ хөөгөө бамбаагаад ирдэг байхгүй аюу гоё бамбаагаад. Бамбаагаад хөөсрөөд ихээр ингээ жоохон амсаад үсгээр тарганы гашуун эсрэлийн амт нь арилсан. Тийм бодлоо жоохон соодоо хийж яагаад тэгээ гурлаа хийгээд зурч. Ерөөс уусмас орохгүй. Сахар хийх үү? Амтлагаар хийж явдаг. Өөрснөөхөө амтлагаар сахар хийн. Сахар хийх юм бүр гоё болно. Тэгээд сахар хийгээд дуусчаа шууд тэгээд дуусчихна ерөөсөө. Одоо нэг асуухан байгаа нөгөө харьцаа байна л да. Одоо хэдэн хил гурланд хэдэн литр тараг гэдэг ч юм уу. Яаж энэ баримтчааг авдаг вэ? Тэр харьцааг нь одоо нэг сая яах байна л да. Одоо литр тараг хийлээ. Литр тарган дээр ингээд нэг халбах соод хийгээд гутгах шнэ. Халбах соод. Тэгээ аюу гоё бамбаагаад хөөгөөд ирсэн зүгээр тарагт зүгээр хөөсчиг болоод ирсэн. Тэнгүүт нь гурлаа хийгээд өөр тохиолдол зурсан дээрээс нь гурлаа хийгээд. Гоё. За холбосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За. Гоё юм аа. Гоё. Хүү яхаа энд нэг айгуу сонирш би байна. За. Хишгээ дээ гэдэг хүн бичсэн байна. Дотор нь манус хийж зураад дококун жигэндэг гэж байна. Энэ бол шарсан биш бүр жигэнсэн борцог болчлоо. Тэглээ надад бичээ болчлоо. За одоо манайхан холбогдож орж ирэхдээ жороо хэлэндээ ямар тосонд хайрж байгаагаа хэлээ шүү. Яг үнэн. Ямар тосонд хайрдгийг өөр ингээд нөө нэмэлтээр баяжуулж юу хийдгийг те ингээд одоо жишээл тэр нэг өвс хийгээд байгааг нь би юуг нь мэдмээр байгаа байхгүй юу? За 88 техник. Сайн байна уу? Сайн байна уу? За өдрийн минь гоё мэндээр аваа. За тийм. За манайх бол туслан дээр борцог ихтэй чихэртэй борцог одоо нөгөө шилтэй олонд хийдэг давстай борцог гэж хоёр тустай хийдэг. За. Чихэртэй борцог болохоор ашигласан сүү юм уу тарг хийгээд тэгээд илсэн сахар бусад юмнууд бол яг адилхан хийгээд шаарддаг. Давстай борцогт болохоор халуусандаа нөгөө бүлээ усандаа дорож жоохон хийгээд соод хийгээд жоохон сэр хийцдэг. Тэгэхээр гоё. Зурсан сэр хийж гинөө хууцсан сэр хийж гинөө? Нөгөө нэг үрдэг сэр моцарелла ч юм уу тийм сэр үрж байгаа халуусандаа жоохон хийж агаад борцгоо ичхээр шүлэнд хийдэг борцог ингээд нөгөө ийм тас зууралддаг гэдэг юм ингээд айгүй гоё болдог. Тэрэндээ болохоор давс хийгээд тэгээд тэр нь болохоор холт айлж иддэг борцог нөгөөх нь бол зүгээр гашилсан сүү тараг тэгээд нэг тиймэрхүү юм нэмээд хийчихэр гоё амттай болох. Ямар тосонд шарж байна? Энэ нэг 5 литртэй нэг олено гэдэг нэг тос байдаг. Тэр тосон дээрээ өөхөн тос жоохон нэмчдэг. Дан тийм тосонд хийхээр жоохон ийм нөгөө тосрохог болоод жоохон өөхөн тос нэг 10% нь өөхөн тос хийгээд хайрахаар янз бүр борцог болдог. Ер нь өөхөн тос шүлний тос ингээд нэг бидний амьдралаас ер нь орхихдохгүй юм байна шүү тийм ээ. Юунда бас зүгээр давста борцгондоо ч гэсэн жоохон шүлний тоснуудаа хийчихээр бас их гоё амттай шүү дээ. Ялангуяа нөгөө тостой хоол махцан чансныхаа тосыг ингэж хамж аваад тостож агаад тэрийгээ давста борцгондоо тосын хийцдэг байхгүй. Тэгэхээр бас айгүй гоё болдог. Та борцгоо ингэж нөө дөрвөлжөнгөөр хийж гинөө мушгаа хийж гинөө яаж хийдэг вэ? Голоор нэг цэсэл нэг эргүүлээл бусдангийн нь болохоор давстайгаа бол зүгээр нарийнх урт. Нөгөө чихэртэйгээ болохоор голоор нэг зүсэл нэг мушгаад. Тэгэхээр илж яагаад мушигдаг гэсэн үг вэ те?
Тий, илдээд бүр ингээ хавтгаа илсээд зүгсээд голоор нэг зүгсээд тэгээд хийдэг. Зүг. Ер нь бол баг 14 хоног туслан дээр ээж дээр очихтой нэг 14 хоногт нэг удаа хийдэг. Тэгээд тэрнээсээ бас гэртээ авчирч иддэг. Хүүхдүүд аягүй дуртай. Янз шүү дээ. Яасан ч баг шүүс тааж. Боловс нь баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Таргандаа ус холихгүй гэсэн үг нэ. Түрүүний их чинь жороор бол таргандаа өрөөсөө ус холихгүй байсан. Ямар ч ус хийхгүй гэсэн шүү. Тий. За, дэмжээ ажигчдаа танилцуулж. За, чи наадхайгаа харуул. За, тэгээ хаа. Дэмжээ ажигч нь энэ Мино POS гэдэг төхөөрөмж байгаа. За, альж банкны POS хэрэгэлдэг бизнес эрхлэгч та Мино POS-ын шинэ хэрэглэгч болох юм бол POS-ын орлогоороо эхний удаа 30 сая төгрөг хүртэлх барьцаагүй шуурхай шимтгэлгүй зээлийг бол газар дээр нь шийдвэр авах боломжтой болж байгаа. Цаашлаад үнэмч хэрэглэгч болсноор зээлийн хүнч буурна, хугацаанд уртсан зээлийн хэмжээч нэмэгдэнэ. Та Мино POS-ыг сонирхож ивэл 9995 8673 9995 8673 утсаар холбогдоорой. Дэмжиж ажилласан Мино POS-д баярлалаа. За баярлалаа. Энийний гоё давуу тал нь ингэж нахаа. Энэ тал дээр нэг юм дэлгэцтэй жижиг гэн. Тэгэхээр би энд хийж байгаа нь хэрэглэгчд бас харагдана гэсэн үг. За. Тийм, ийм давуу талтай юм лээ. За баярлалаа. Өнөөдөр бид нар намайг тэжээсэн борцгийнхоо тухай ярьж байгаа. За, борцгийнхоо жорыг хуваалцсан. 94. Бано. Самбано. За. За. Борцог хийж гинөө. Борцог хийж исэн хүн байна. Хийж үзсэн хүн байна. За, ямар жор вэ? Гэхдээ бол анх удаа Монголд бол биш, Европт хийж үзчихлээ. За. Гэхдээ яг зөвөр миний бодлоор Монголд бол өснө борцог хийлгэж идчихсэн. Тэгээд насан хамартаа хүрхээр ус хийдэг шиг тэгээд анх удаа өөрөө хийж үзлээ. Европт байхдаа амьдарч авсан. Паянтай юу гайгүй юу? Ер нь бол паянтай. Түлээсэн үү? Яав юу болов? Яг тэгээд энэ нөгөө манайхан ч хамаагүй гурил мөрлөөр ингээл одоо бага гурилаараа хийгээл идэв шүү дээ. Европт бол хийдгүй юм билээ. Яг борцгны гурил гэж тустай байд юм билээ. За, нэрэн шигтэй болдог байна. Арай өөр гурилаар хийхэд арай өөр амт байд юм биш үү? Би бол тэгжил бодсон. Тэгээд яг нөгөө аав ээж ах дүү нарын нөгөө хийжээсийг харж ирсэн болохоор тэр уламжлалаар нь хийж үзсэн. Тэгээ ер нь давгүй. Ер нь бол давгүй. Тэгтээ яг зүгээр нөгөө бидний хэрэглээд байдаг нөгөө одоо хөөлгөгч байж байдаг шүү дээ. За дороож. Тэр дороож бол яг тэр нэг би бол Европт өөрөө яг үндсэн юугаар нь харж үзээгүй. Бэкэн паутер гэж хөөлгөгч үүд юм байлээ. Тийм. Тэр чинь одоо л ер нь нарийн бовнд хэрэглэгдээд байгаа хөөлгөгч үү те. Тэгээд яг нөгөө талаас нөгөө Европын ургамлын тосноч арай нэг өөрөө нэг тослог чанаруудын бас нэг илтгэсэн янз байдаг юм байлээ. Яг тэрийг харж байгаа. Тэгээд яг Монголтойгоо адилхан дуурайгаар хийлгэж үзсэн. Давстаа хийж үзлээ. Чирдэж үзлээ. Ажлаахан болдго юм байлээ. Бас л шараад идэхэд. Тэр нэг юм пиццанд ашигладаг шиг тийм нэг шигшсэн гурил байдаг юм аа. Тустай. Тэр нь бас өөрөө тустай. Ер нь бол одоо нөгөө жирийн шарж иддэг ч юм уу, юу муунд хийдэг ч юм уу. Ер нь энэ гурлууд айгүй олон төрөл байдаг юм байлээ. Би бол ер нь харж байгаа тийм л олон янз юм харагдсан. Тэгээд яг нэг тухайн үед бас нөгөө энэтэй хүүхнүүд хажууд байсан болохоор энэ нөгөө хийхэд ийм болдог, нөгөөхэд ийм болдог гэж. Ер нь монголчууд бол Европ байхдаа би энд айгүй гоё зөвлөө яриад тэгээд гоё болдог юм байлээ. За. Нэг тиймэрхүү паян юм уу, нэг тиймэрхүү нэг юм болд юм байлээ. Холгосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. Йоо, манай найруулагч алж штэ. Энэ гэрийн борцон дээр өрөм тавьсан зураг өгөхлөө штэ. Яг тийм юм гоё халуун борцгоор ингээд өрөмийг ингээд борцгоороо хутгаад идэх. Хоёулынхын төрөний яриац нөгөө мушкаг чи маяур гэдэг лөө. Үгүй тэр маяур ч нь бол өөр шүү. Хоёр өөр юм байдаг байна. Маяур ч нэг хэсэг нь танзуур шиг тийм юм байдаг. Нэг хэсэг нь зүгээр гурил байдаг. Тэгээд хооронд нь эргүүлсэн байдаг. Маяур бол өөр борц. Юуных нь хэлбэрийн хувьд л адилхан тий? Маяур ч ингээ мушгицсан байдаг. Биднийх ч нь бол ингээ голоор нь оруулаа ингээ татсан байдаг штэ. Тэгвэл бас өөр юм байна тий? Шаан өөр шүү. Мушгит нь өөр. Энэ нөгөө нэг миний ургамалтай гэдэг. Наач хахаас ногоо сонгил штэ. Сонгин юм уу? Жижиглээ гэрчт ногоо сонгил юм. Ногоо сонгонтой энэ борц гэж нөгөө шүлтэй хоолнд идэхэд аюу гой тохиромжтой болдог байхгүй?
Зөө. Хүүхэд бас байхад ясааглаад чанж гаргасан тосоо борцгондоо хийдэг байсан. Амралтын өдөр 13 төмпөн дүүрэн л борцог хийдэг байлаа гэсэн байна. Солонгост бас борцог талхны гурал тустай байдаг юм байна лээ. Би борцог хийж үзээгүй. Талхаа бол ярддаг энгийн гурлаараа хийхээр болтгүй мэн лээ гинэ. Найруулагчийн зураг өөлүүлж ин даа гэсэн чинь ядж яхад хорлонтой найруулагч нь гой зураг бичлэг тавиад авахын зодмоор байна гинэ. Ингээд зүгээр дээр нь гурилтайгаа холиод зурчих юм байна шүү дээ. Тий аха тийм. Ерөөсөө сонгоно хийлээ. Тэгээл болоо. Шүлнийх нь бол ийм. За 77 38 83 77 88 30 гэсэн усны дугаарлаа холбогдож орж ирээд өөрийнхөө гэртээ идэг гой борцгны жорыг хэдүүлээ хуваалцъя. За арь иран ингэж ütсэн байна. Гурил их хүчтэй. Уураг ихтэй 13%-аас дээш уурагтай гурилаар бууз хуушуур хийнэ. Махны шил даах зориулттай. Уураг багтай гурил нь гурилтай шил гомд хийдэг. Кекс идэх талхны гурил 13%-аас бага уурагтай гэдэг үлээд байна. Бас ийм учиртай жавцтай байдаг бахны. 95 тэдрүү өдрийн минь. Нөөцнөөс орчлаа. Янзын гоё юм ярих гэжсэн баг та. Гэрийн борцог гэдэгөө 20 жил болж байна. Шүүс ялгараал автобусанд гэдэс орж гинөө л явж гин гэд. Сүүлийн үед нэг гэрийн борцог хийж амжихгүй байгаа хүмүүс зориулаад энэ тентгийн худалдааны төвүүд дээр шууд яг ингээд шууд нүдэн дээр нь шараад өгч илээ. Тийм үйлчлэгээ байгаа даа. Манайхыг юунд андуудад байдаг байхад манай хажуудлын жижигхэн зах дотор яг тэгдэг байсан. Хоолны хэрцэн гурил тэгээд яг шинхэн гоё борцог хоёрыг яг халуунаар нь авдаг байсан. Тэгэл цаасаад нь тэгэл янз штэ өрөмтэй. Бас нэг юу юм бэлээ. Утны гадуур досон дагаа. Тийм нэвчээл айгуу гоё харагддаг штэ. Юутай тийм нөгөө нойтон өрөмтэй болцтой үнэхээр тасархай. Заримдаа нөгөө манай ээж нойтон өрөм борцонд айгуу дуртай байхгүй. Тэгээ бээжийг нөгөө баярлуулахад заримдаа өглөө ирсэн амралтын өдөр эрт юу яагаад доотлын дэлгүүр тийм гоё борцог ирсэн байх юм бол авдгийн. Тэгээд тэднийх нөгөө цагаан идэ зардаг болохоор өрөмнүүдээ ингээ гоё пакетлцсан. Чихэртэй борцог бол гашилсан өргөмж гоё. Тийм ээ. Гашилсан өргөмжтэй ч идсэн гоё шүү. Баацраа. Борцог. Ахаад борцог аа тий. За нэг хамтран ажиллагчид ярьчих ойлаа. Ханыг сонсож авчих. За авчих. 9036. Өөцөн тасарчлаа. Ийм л явдал боллоо. За хамтран ажиллагчаа танилцуулъя. За тийм. Номын Unity банк санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн үрэтэйгээр хамтран ажиллаж байна. Зүгээр маш олон сонголтууд бидэрт байгаа л да. Тэгээд яагаад таныг ингээ номын Unity-г сонгохлоор та их ухаалаг сонголттой хүн болчиход байгаа юм бэ гэвэл нэгдүгээр тэднийх хамгийн бага хүүг танд санд болгодог юм аа. Хамгийн бага хүүтэй зээл авна гэдэг өөрөө ухаалаг л хүний ажил шүү дээ. Хоёрдугаарт нь гэх юм бол маш уян хатан нөхцөлтэй. Энэ нь юу гэхээр та нөгөө нэг хугацааны хувьд ч уян хатан нөхцөлийг танд санал болгоно. Ахаад эргэн төлөлтийн хувьд ч уян хатан нөхцөлийг санал болгодгоор онцлогтой юм байна. Аха. 400 сая хүртэл 30 сарын хугацаатай үйл хөдлөх автомашин барьцаас шуурхай зээлж болж байна. За эсвэл 400 сая хүртэлх 84 сарын хугацаатай төрөл бүрийн автомашины зээл мөн хэрэгцээт бараагаа авах хэрэглээний зээл байна. За энэс гадна таны бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг хангах 3 тэрбум төгрөг хүртэлх бизнесийн зээл гэдэг ийм үйлчлэгийг бас тэнд үзүүлж байгаа. 3 тэрбум хүртэл үү? Тийм байгаа захаа аимшигтэй. Тийм байна. Энэ бол маш гоё нөөц болцоо гэсэн үг шүү дээ. Ер нь л бас ухаалагын сонголт. Яг үнэ. За мөн OmniWay гэдэг аппликейшн байгаа. Энийг татж аваад та нэг удаа л нэг юун дээр очиж төв дээр нь очиж гэрээ байгуулдаг. За үүнээс хойш гар утсаараа хүссэн үедээ дуртай газраасаа 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг нүд өрөмхийн зур авах бололцоотой. Тийм OmniWay-г татаарай. Тэглэх байх уу? Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7799 гэдэг дугаараас аван 7799. За Улаанбаатар хотод 5 салбартай. Тэгэд энэ салбаруудын ажиллах цагийн хуваар нь аягүй гоё. Өглөөс 20 цаг хүртэл ажиллаж байгаа. Амралтын өдрүүдэд 11-ээс 20 цаг хүртэл ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл хаадаг ажилгүй өдөр гэж байхгүй. Тэгээд та ажлаа тараад очсон ч гэсэндээ ажиллаж байна гэсэн үг. Чиглэлтэй дөрөг улсын их төлбөрийн 4 давхурд, хаан уул дөрөг номын United их төлбөрийн 2 давхурд, 3 дугаар хороолт номын их төлбөрийн 4 давхурд, сонгон хайрхан дөрөг 32 дугаар хороо авто худалдааны зохиц салбарын Б103 тоод, шинэ салбар нь бол Баянзүрх дүүрэг 24 дугаар хороо авторэт төвийн 16 тоодод байгаа юм байна. Та номын Unity гэдэг Facebook хуудсыг дагаад илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. За баярлалаа. Таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн үрэтэйгээр номын Unity банк санхүүгийн байгууллага хамтран ажиллаа. Баярлалаа. За, ууцсан тасарсан. За манайхан комментэр бүр ингэж нахаа. Амралтын өдрөөр өрөмтөө борцог хийж идэхгүй л амар заяа үзүүлэх хэрэггүй боллоо доо л гэж байна. Өрөм яриад бүр үсчлөө л гэсэн байна. Өрөм идэхтэй
Тэ нэг хэсэг айгүй хэцүү байдаг байсан шүү дээ. Өрөм олон нэ тэрэ гэдэг чинь хэцүү байсан. Одоо бол ингээд дэлгүүрүүдэд супермаркетуудад шинэ өрөм гоё ингээд савлцсан зарж идэг болсон юм билээ шүү дээ. Тийм. Дуртай үедээ өрөм мэдчих болохоор болсон юм. Тэгээд шинээр нугааг ингээл яг ингээл задлал ингээ авахар хажуу тийш ингээл өнөө сүүн ингээл урсаал цэцгийн урсаал доор нугаа шингэн сүүн жоох урсаал базар энэ юуг ачи актер зураг оруулаад ирвэ. Маргааш порцо хийнэ. Захаас шинэ найт өрөм авахар шийдлээ л гэж энэ та шийдсэн шүү л гэж энэ. Тийм. Ер нь одоо ингээд энэ хагассан бүтэн сайныг хэдүүлээ бүхний төрөө борцог хийх өдөр болгоё. Тий. Эрестик тав. Сайн байна. Сайн байна. За борцогны мастер. Борцогны мастер. За тэр гоё жороо хуваалцсан да. За. Би хоёр янзын борцог хийдэг. За нэг нь болохоор дандаа таргаар дурдаг. Би бүр зориудаар ингээд тавар чихэргүү тараг аваад тэрийг жоохон удаагаад удаан байх тусмаа зүгээр байдаг юм шиг хамттай. Хөөлт мөлт нь хүртэл. Тэгээд 250-аас 300 граммаар л юу нэцтэмд 300 граммд нэг өндөг гэж тооцоод 1 литр тараг бол 3 өндөг хийдэг ч юм уу. Нэг тэгээ өндөг хийгээд жоохон тал халбаг сод хийгээд эхэн чихрээ өөрөө бас дураараа хийгээд давс бас амтлахаагаараа хийн. Шар тосоо болохоор хайлуулж агаад гуриландаа жоохон багсарчтیں۔ Гоё. Тэгээд тэрийг ингээд сайхан ингээд зурамгаа сайхан утгаж агаад нөгөө зуурах тарга өөр чин жоохон синамон хийжтэй хуурай синамон. За өргөн самттай болсон дээ. Тэгэхээр нөгөө нэг үнэр нь ч айгүй гоё, амт нь ч айгүй гоё болдог байхгүй юу? Тэгээ хүмүүсийн нөгөө ямар гоё үнэртэй амттай ингээд идэв. Тэр нөгөө синамон хийчихээр бас айгүй гоё. Тийм өргөн самттай болчих. Тийм. Нөгөөх нь болохоор Москвогоор зурж хийдэг бас нэг борц гэдэг. Тэр болохоор нөгөө нэг бас өндөг хийгээд юу хийдэг нэг сав молко. За бидний нөгөө мэддэг лаазтай молко. Тийм. Тэрний жорыг би болохоор нөгөө юу гэж идэв штэ. Good mom. Good mom-ийн молкото борц гэдэг жорн нэдэг байхгүй юу? Тэгээ тэрийг хараад хийсэн. Тэгэхээр айгуу гоё болд юм билээ. Хүүхдүүд ч бас алхан аргагүй. Нэг сав молконд хэдэн өндөг хийе? Тэр нэг өндөг хийдэг. Хоёр өндөг хийдэг. Тэрийг тооцоод ер нь бол гаргацсан байдаг. Дураараа хийчихэлтэй. Би ч нөө 500 граммаар олон хүүхдтэй болохоор тэг ахиухан тэгээ хийдэг байхгүй юу? Тэр бас их айгуу гоё болдог. Тэр болохоор ингээд жорн дээр болохоор ингээд бүрэг пилээд идэг байхгүй юу? Би болохоор нөгөө илтж жагаад нөгөө бүрэг юмар ингээд хевлээд хэвээр дарчтیں۔ Зүгээр тэр чинь бүрэг юм бол дугуй гэсэн үг шүү дээ тийм үү? Тийм бөмбөг шиг жижигхэн бөмбөг шиг ингээд өөрөө бүрэг гараараа алхандаа бүрэг хийлээчдэг. Сканерч дарчдаг үстэй. Тийм би болохоор зүгээр илтж байгаа дараа явчихдаг. Сканер дарчдаг шүү дээ. Сканер ингээд явчихдаг. Хэмжээнээсээ тэгээд яг энэ нөгөө нэг сэдвтэй холбоотой нэг тусгамж ярахад одоо намайг тэгжсэн борц гэж шүү дээ. Манай аав баг байхад борц гэдэг гэсэн. Тэгээд дээр үед нөгөө айгуух гэрээрэд нөгөө өвөл идэх ширхлээр ингээ махчаанд идэнэ. Тэгээ оройн махчаанд идчихэд өглөө нь манай станцд ажилладаг байхгүй. Тэгээд өглөө төрчин 7 гээд гар. Тэнгууд манай ах чинь бараг 5 өнгөрч босоод нөгөө шөлөөрөө борцог гурил зураад борц хийж түмхэн дөрөв ингээ лавуулгаатай борц хийж архицаад явчихдаг гэсэн. Гоё нэ. Танаас асуусан байна. Хүн асуулт асуужээ. Ямар тосон тайрдаг вэ гэсэн байна. Би болохоор нөгөө 5 литртэй олионод тайрчдаг л да. За. Манайх ерөн зурглын тосон тайрд юм байна. Тийм байна. Тий. Олионод тайрчдаг. Тэгээд тэр нөгөө картын бараа гэдэг нэг эвгүй үе байсан шүү дээ. Тэр үеэ ч одоо тэр аавынхаа борцгоор л ер нь манайх ер нь давж гарсан даа л гэж боддог шүү дээ. Тэр нэг хоо шиг борцог болчдөг тий. Аюу гоё ингээд шүлөөрөө зураа явчихдаг. Тэг бараг нөгөө хийж байгааг нь хараагүй гэх юм уу бид нар. Сахар түгээд чидж болдог, шүлэндээ хийгээд чидж болдог. Тийм. Чихэртэйжсэн болон чихэргүүжсэн болно. За холбосон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За.
Яа нэрээ ямар гоё сэдв өнөөдөр ороод ирвэ. Тэгсэн. Гоё. Би бүр яг гэрийнхэн доотлын дэлгүүр рүү явъя л гэж бодож байна л да. Тэнд яг ингээд нөгөө нэг юм жижигхэн дэлгүүр байхгүй. Тэгээ зөвхөн цагаа идэ, жоохон мах тэгээд юм юул зардыг. Яг юм хөдөөний айлаас ирдэг цагаадын дээрээс нэмээд хөдөөний айл нь борц хийгээ болчдөг байхгүй. Амар гоё. Манайх нэг олуулаа байсан болохоор мөн эмээ маань ингээл нэг баахан аяг тавиал тэгээд нөгөө хүнийхээ тоог алдахгүй тулд аягаа эхэлж тоолчвол тэгэл нэг ингээл жоохон шарвуудаатай цаагээл тэгэл бүгдэн дээр нь яг ижлэг нэг яотон тавиал нэг 3 борцог тавиал ингээл тэгэл хийдэг байсан бүр ингээд нүдэнд харагдчихлаа. Тийм манай эмээ болохоор бидний жоохон байхад борцгоо тоолж өгдөг байсан. Өдрийн 5 шиг борцны нормтой шүү гэл. Тэгэл өглөө сүйтэй цай чандан шүдэ цайн дээрээсээ гişэлдээ явахдаа 5 шиг борцгоо идчихэл гардаг байла. Манай ангийн Эрдэнэ хоёрын тэр хойно наранд байдаг байсан. Хинэ наран бямбах гэхэд найзынх маань харанхууд байдаг гэсэн. Тэгэл тэднийхэн нэх гоё борц хийдэг. Айлын борц юм. Өөдөө очоод тэгэл хамаалал тэдний аав ээж нь одоо загинтгэл байсан баг та. Өөдөө очоод айлын борц юм. Ууйгүй иддэг байж лээ. За нэг сонсогч авчих сүүлийн сонсогч. Эрестигээс. Оо самбан өдөр минь. За борцогч аав уу? Борцогч аав гэсэл борцог иддэг л байсан гал. За борцог иддэг байсан ямар гоё борцогны дурсамж байна. Манайх бид нар шиг олоолаа өссөн юм аа. 8 удаа хүүхдүүд бөөндөө нэг доор болохоор манайх юу гэсэн баг байхад 7 хоногт нэг удаа борцог хийчтэй. Тэгээд нөгөө наав гэгч маань болохоор нөгөө нэг хоолны тосмос гэдэг шүү дээ. Тэрнийг юм цэвэрхэн юмудаа юудаа яга шаардсан мас ч юм ингээ зарим үе шаардсан зарим үе өрөмтэй ч юм уу хийгээд хурлаа зураад тэгээд нөгөө нэг өөхөн тоснд хайраад хийдэг байсан. Тэгээд тэрийг л идэж өссөн дөө. Хамгийн гоё юм. Өөхөн тоснд хайрсан борцог бас гоё шүү те. Тэгээд ер нь яг эрүүл мэндийн талаас бас одоо ингээд яхаар сүүлийн тэр наранцын тос чинь хит өндөр температурд ороод хайр мах ч юм бол бас их нэг чи сайн зүйл биш юм шиг байна л дээ. Сүүлийн үед ингээд сонсоод. Тэгэхээр ер нь бол яг малын гаралтай тосод өндөр температурд орсон ч гэсэн задралтай өсгөр нь бол хайрцангуй баг. Янз тийм хоруудлаасаа баг юм дээ. Одоо чи эргээд малын гаралтай өөх тос руу яваад байна шүү дээ. Тийм тэгээд одоо сүүний гаралтай шар тос идрүүл бүр маш сайн гэж явах юм байна. Би ч одоо ингээд нөгөө шөдлөнийхөө тосыг хамж авч нэг аяганд хийчихэд юм өндөг мөндөгийг тэрэнд чинь шарчгаад байна шүү. Хектар зассан. Тийм байсан. За баг байхад өдөр бол нэг хөдөө бас байхад юу гэдэг вэ? Өглөө нэг тогооны өрөм тайцгаа тэрийгээ сайхан борцогтойгоо сүтээ цайтай тэгээд нэг баг дээр сахар хэвлэв. Тэгээд нэг сайхан хутгал идчихээ тэгээд хондоо явдаг байсан. Тийм ээ. Тэр бас гоё дурсан шүү. За хатсан баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй баярлалаа. За баярлалаа. Гоё дурсамжууд байна. Ер нь тэгээд бид нар ерөнхийдөө ингээд борцогноос ангид өссөн хүн ч баг байхгүй юм байна дөө. Тийм шүү дээ. Тэрэл борцогтой л тэ ингээд дурсамжтай л юм байна. За үеийн үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрхчлөлөө мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдар NBL Глюкозамын контрактын салбарт хамтран ажилласан. За мөн Номын Unity банк бус санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсүүрээтэйгээр хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээг үлээн онцсорой 16 цаг 10 минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээр эфир үргэлжлэх болно. Баярлалаа анжихаа. За баярлалаа.